Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ өнөөдөр бол би мөнгө төлөх хэрэгтэй болж байгаа тухай ярих гэсэн. Яг тэгэхээр бидний мөрөөдөл хамгийн бодитоор хэрэгжиж байгаа зүйл бол бидний хадгаламж буюу бидний мөнгө, бидний мөрөөдийг бодиттой болох хамгийн том хөрөнгө оруулагч буюу санхүүгийн хүч шатлна гэж тайлбарлахаар одоо бид ойлгож болно гэсэн. За нэгэн жижигхэн түүх яриа. 25 сая төгрөгийн өртөө ажилгүй залуугийн тухай. Тэрний сарын амьдралынхын зардал тэгээ бас өөрөө төлж байгаа нь сая 800 мянган төгрөгийн ийм давааг тулах гэж байгаа. Ийм хүний тухай ойлголт. Энэ бол миний түүх юм. Гэхдээ энэ 2 жилийн өмнө болсон үйл явдал хизээч давхгүй юм шиг санагдажсэн энэ одоо жишээлбэл өр төлбөр маш энгийн аргаар даван туусан. Гэхдээ өнөөдөр өөрөө ч төлж байгаа мөн бас хадгаламжтай болсон нэг юм жишээг ярих гэсэн. Хоёр даасны аргыг би бол танд санал болгож байна. Миний хувьд хоёр даасны арга хэрэглэхдээ бол надад ямар ч орлого орж ирсэн 50%-ийг шууд Худалдаа авсан банкны карт руу шилжүүлчихдэг. 100 мянган төгрөг ороод ирэх юм бол 50 мянгаыг нь угаасаа орж ирээгүй гэж бод. Асуулт үнэхээр 50 мянга орж ирсэн бол та яах байсан юм? Ердөө дөрвөн маш энгийн гэсэн. Хуваар хадгалаараа гэдэг зүйлийг та бүхэнд зөвлөе. Яг хувь яриад байгаа юм бэ гэхээр хувь бол өөрөө ухаалаг систем л дээ. Хүний орлого доктортой байдаг. Нэмэгдэл цалин авдаг. Заримдаа хин нэгэнд өгсөн байсан мөнгө гинт орж ирдэг. Гэх мэтлэнгээр таны орлого сар болгон хувьсах боломжууд танд олддог гэсэн. Энэ үед бол та 100 мянган төгрөгнөөс 50 мянгаыг нь хадгалдаг байсан бол таны орлогот хилээд 200 мянга болох юм бол та 100 мянгаыг хадгална гэсэн. Буюу даблдж хадгална. Хэрвээ таны орлого багасаад 50 мянган төгрөгтэй болох юм бол та 25 мянгаыг хадгална гэсэн. Тэгэхээр хуваар хадгаламж үүсгэнэ гэдэг бол өөрөө ухаалаг систем гэсэн ойлголт буюу хөгжих маш их боломжийг олгодог. Дараагийн нэг юм одоо сорилтыг өөртөө хэрэгжүүлээд үзээрэй гэж танд хэлмээр байна. Энийг юу юм бэ гэхээр дансны доод суурь гэж хэлээд байгаа. Над дээр гарч ирсэн жишээний хувьд бол би анх бол яг хэрэглээнийхээ дансны доод суурийг 50 мянган төгрөг байлгах гэж ирмэлж ирсэн. Дараа нь 100 мянга болгож ирсэн. Юу гэсэн үг гэхээр миний хэрэглээний дансанд хадгалаад үлдсэн мөнгнөөс маань 100 мянган төгрөг үлдэнгууд би данс маань хоосорчжээ гэж боддог. Ийм л дүрмтэй болсон. Дараа нь тэрийг 150, 200 мянга ингэж явсаар 2 сая 500 мянган төгрөг үлжсэн. Ингээд яг энэ үед бол би аяллалын ийм боломж надад гарч ирэхэд өөрөө хэрэглээний дансны доод сураар аялж исэн буюу яг л нөгөө нэг гинтийн шаардлагатай чухал үед хүмүүс мөнгө хэрэгтэй байна. Тэр үед би нөгөө хадгаламжаасаа авчих уу гэж асуугаад байдаг хүмүүс хариулт хэлэхэд хадгаламж руу бол хизээч хүрэхгүй буюу мөнгөө цаашаа хийдэг ийм сэтгэлгээний дүрм рүү ороорой. Харин хэрэглээнийхээ дансны доод суурийг л та өөрийнхөө асуудлыг шийддэг буюу хадгаламжийг аюулгүй байлгахад ашиглаж байгаарай гэдэг зүйлийг санал болгож байна гэсэн. Бидэрт л нийтлэг юм буруу ойлголт байгаа даа. Заавал зээлийг дуусны дараагаар хадгаламж эхлэнэ гэж. Энэ өөр хамтын систем юм байна. Зээлтэй байж болно. Гэхдээ заавал хадгаламжтай байх ёстой гэж тайлбарласан. Энэ өөр хамтын систем. Яг энэ утгаараа бол бид нар маш чухал юм түүхэн цаг үеийг бүдрэ бүтээцгээе. Энэ юу юм бэ гэхээр таны орлого ямар ч байсан хамаагүй та хадгаламжийг заавал бүтээгээрэй гэж уриалах гэсэн. Бүгдээрээ хуримтлалтай Монголыг бүтээцгээе. Худалдаа хөгжлийн банк